За дэлгэцээ рекорд хийж эхэллээ. Энийг рекорд хийсэн камер бичиж байгаа явцгаая. Би амар технологичсан байгаас дээ. Анх YouTube хийж эхлэхэд би утсаараа скотчоор нааж хийдэг байлаа. Одоо надад бүгд өдөн компьютер байна. Ойлгож байна уу? Тэгээ би энийг авахд өөрөөсөө нэг ч мөнгө гаргаагүй. Бүгд та нарын халааснаас. За сайн байцгаана уу? Надад ирдэг асуултуудын нэг нь гадаадад хэрэг ганцаарддаг вэ? Ганцаардсан үедээ яадаг вэ? Гэдэг асуулт байдаг. Тэгэд энэхүү асуултанд би хариулахын тулд өөрийнхөө маш жирийн өдөр тутмын оройн рутиныг бичсэн байна. Энийг би та бүхэнд үзүүлээд дүгнэлтийг өөрсдөө хийх боломжийг олгож байна. Let's go. За. Тэгэхээр энэ өдөр би ажилласаа 11 өдөр гэж орж ирж байгаа. Ресторанда дараагаараа хоол хийлгүүлж идчихэд бас тарсныхаа дараа хоол ахуулж идээд ирж байна. Тийм болохоор нилийн цүдийсэн өөрөөрөө бахархсан маягтай байгаа. Дарга маань орлогч дарга 60-тай. Эхнэр хүүхэд нь одоо 7 дугаар анги. Бишээ 7 настай заяа. Тэгээ ингээл эхнэр маань ингэдэг, хүү маань ингэдэг гэж баахан ярьсаар байгаа. Гэртээ орж ирэх замдаа мэдээж хүнсээ авна. Яг шууд идэх зориулалттай бүтээгдэхүүнүүд бол авдаг заяа. Заримдаа хоол ихэд хүртэл амар их энерги шаарддаг заяа. Тоор. Энэ тоорыг авсандаа би амар харамссан. Яагаад гэхээр тоор ойрд идээгүй, баг сүүлийн 5 жил идээгүй. Тэгээд өөрийгөө тоорны аллергитай гэдгээ мартсан байна. Тэгээд тоор бол бүр хамгийн их ингээд хоолоо захтнуулж бүр ингээд гэдэг юм баггүй юу? За бинд варена харуулад байна. Тэгээд наашир гэж байна. Амар тийм янаг байдлаар дэвтэр номоо гаргаж байна. Би ер нь хаашаач явсан ном дэвтэргүй нэг их явдаггүй. За болно. Ямар хэцүү юм бэ? За одоо би энэ бүр сонирхолтой заяа. Одоо би ерөөсөө байхгүй байгаа булчинг чангалж флекс гэж үзүүлэн заяа. Энэ ингээд миний жоохон иршүүд гэдгийн баталгаа. За тэр юу ч байхгүй, бүр юу ч омбоогоогүй заяа. Байхгүй. Ай. За одоо тэгснээ гинт гар дээрээ сунаж эхэлнэ. Тэгээд би бол яг бүтэн ингэж сунаж чаддаг болцсон. Тэгээд хаасаагүй л ер нь бол би сунаж идэг заяа. Ажил дээрээ ялангуяа амар их төшмөр юм байхад юм бол би очиод сунаж идэг. Мэдээж утсаа харж бол жоохон суун, мэдээж ажлаасаа орж иж байгаа юм чинь. Гэхдээ Reels ч юм уу эсвэл YouTube-ийн бичлэг намайг бол амар уйдаадаг болсон заяа. Амар уйдаадаг. Тийм болохоор би 15-аас дээш минут бол яг нэг суугаад үзэж бол чадахгүй. За тэгээ оройдоо миний заавал хийдэг 2 юм байдаг. Тэрний юу вэ гэхээр англи хэл болон математик хийдэг заяа. Тэгээ энэ ягаан болохоор миний англи хэл болон математика хийдэг дэвтэр. Одоо гаргаж ирэх байгаа ногоон нь болохоор энэ YT гэд бичсэн байгаа заяа. Y-ний Y. Энэ болохоор YouTube. Тэгээ ингээ YouTube-ийн санаа манаа зарим нэгтэй нэг хулхны түүхийн бичлэг идэр манаас нэлээх цаг авдаг. Тийм болохоор энэ ч нэ ингээ сайхан бичээд те нэмэх юм байвал нэмээд анализын бичлэг ч гэсэн бол нэлээн яг бодож байгаа юмдаа итгэлтэй байхын тулд бас нэлээн цаг авдаг заяа. Одоо англи хэлээр шинэ expression сурахаас өмнө яг өмнөх хичээлүүдээ амар ингэж чанга дуугаар унших нь амар чухал. Яг ингэ толгой дотроо бодох эсвэл нүдэрээ унших биш ингэж амаараа гаргах нь айгүй чухал гэж би үздэг. Тийм болохоор ингээд хинч байхгүй гэрт ганцаараа ингэ ойрлж ингэж эвгүй сууж байгаа. Гэхдээ яг YouTube-ээс нэг бичлэг сонгож аваад тэр бичлэгээ эхнээс нь дуустал нь үзээд үзэнгээ нөт хийж авах. Одоо хийж байгаа хичээлийн зорилго бол хувилбараа ихсгэх гэдэг юм заяа. Тийм болохоор энэ хоёр cross-dresser-ийн бичлэгийг үздэг. Шинэ үг амар их зааж өгдөг. Одоо ингээд жирийнтэй өдөр тутмын бичлэг идэр үзэх юм бол надад энэ сурах юм байхгүй шүү дээ. Тийм болохоор би энэ хоёрын бичлэгийг үздэг. Хамгийн дуртай кино болох Young Sheldon, Big Bang Theory би бас яг ингэж дуусгаж исэн. Хэд удаа бичлэг амар гоё харагдчихэв. Тэгээ дээрээс нь яг энэ бичлэгэн дээр гарч байгаа шиг миний ширээ яг ийм бүр үнэхээр гар тавих юм уу? I find it quite relaxing, babes. За одоо ингээд математикийн маань хичээл хэлж байна. Геометрт бол нэлээд дуртай.
Судокуд донтцсон байж байгаа. Тэгээд тэр маань одоо ингээд чаленж биш болоод эхлэх үед геометри руу орсон. Гэхдээ яг одоо энд бол би дунд сургуулийн амархан математик хийж байна. За тэгээд энэ хооронд мэдээж арьс арчилгаа хийн. Бэг ингээд амар олон төрлийн бүтээгдэхүүн ингээд нялаад байх бол ердөөсөө дургу. Гэтэ мэдээж тийм би мэдээж тэгж хэлж чадна л та батгаматгүй юм чинь. Тийм болохоор битэг гомдорой. Яа, энд болохоор би grapeseed oil болон glycerin хоёрыг хольж түрхэж байна. Унтах бол ойртож байна заяа. Матрасаа дэлгээд ороо засаад. Ер нь бол миний ор бол нилээ муухай. Дээр нь би амар их туучдаг байхгүй юу? Тэг ингээ газар. Тэг ингээд юм маач гэсэн би нэг их угаадаггүй. Тэг ингээ оройн унтахтаа үздэг юм бол энэ Family Guy гэдэг хүүхэлдэйн кино 5 цагийн урттай. Тэгээ миний хийх дуртай зүйл юу вэ гэхээр штэ. Энэ 5 цагийн тэг хүүхэлдэйн кино том үний кино шүү дээ. Том үний киног 50-га дэлгүүрс. Shopping babes, shopping. Yeah, I look so cozy here. За тэгэхээр андуудаа. Энэ ганцаардмал юм шиг харагдаж байна уу? Эсвэл ганцаардмал биш юм шиг харагдаж байна уу? Би бол өөрийгөө ганцаардмал гэдэг ч юм уу, ганцаарддаг мэдрэмжийг авч үзсэн гэж бол хэлэхгүй. Би бол үнэхээр хизээч ганцаардж байгаагүй, үргэлжийн миний ард талд хүмүүс байгаа гэдгийг бол мэдэж ирсэн. Аав ээж маань байна, тэгээд хитгэн сайн найзууд маань байна. Яа, би ганцаардаж бол хизээч үзээгүй заяа. Гэхдээ энэ нь олон хүний зовлон гэдгийг бол би мэднэ. Ганцаардмал найзтай болох айгүй хэцүү байна гэдэг зовлон болон шүн унтаж чадахгүй байна, оройны нойр сонирн байна гэдэг хоёр зовлон бол өнөө үеийн хүмүүсийн зовлон энийг заяа. Зовлон энийг. Би та бүхэндээ маш хурдан маргаашнаас ч хийх боломжтой 3 санаа өгье. Тэ энэ бол зөвлөгөө өдр бол биш. Шүдэн завсар нэг юм байна те. Яг миний нэг үүдэн 2 шүдний зайн мах орохгүй байхаар хэмжээний жижигхэн бол биш. Тэгсэрний орчоод бас цаашаа гараад явчихаар хэмжээний том биш. Тийм болохоор сая гацчлаа уучлаарай. Яа, за байжаарай. Нэгт одоо байгаа харилцаагаа саах. Тултлан саах хэрэгтэй. Бүгдэнгээс нь саах хэрэгтэй заяа. Одоо байгаа харилцаа, одоо жишээлбэл хүрээлээ тэлье гэдэг ч юм уу, шин найзтай болъё гэдэг бодол байгаа. Гэхдээ тэрнээс өмнө заавал одоо байгаа харилцаагаа тултлан саах хэрэгтэй. Өөрийгөө ургамал гэж бод. Чи бол ургамал, харин найз нөхөд гэдэг ч юм уу, уулзж байгаа хүн амьтнаасаа авах тэр дотн байдал, инхрийлэл, нэг нэгэндээ хүрэх, нэг нэгэндээ санаа тавих тэр явдлыг шим гэж бод заяа. Шим. Яг ингээд шим. Окей? Ус ч юм уу те. Энийг тултал авахын тулд юу байх шаардлагатай вэ гэхээр би нэг тийм гуйсан хойноос нь гуйдаг гэж бодчих үедээ гэдэг айцаа бүгд авч хэрэгтэй. Эго гэдэг ч юм уу, эсвэл би хүн гуймааргүй байна гэдэг ч юм уу. Тэгээ нааг үлэнгээ бодчихвол яана гэсэн тэр айцыг авч хайх хэрэгтэй. Тэгээд чамайг лай гэж бодогдуулахгүй тийм хүмүүс чинь найз уучна гэсэн үг. Яг үннийг хэлэхдээ чи ийм юм хийгээд, тийм юм хийгээд, өөрт нь ийм юм зориулж хийгээд ахад лай гэж бодож байгаа хүмүүс чинь чамайг хамгийн их ганцаардлыг мэдрүүлдэг хүмүүс заяо. Тэ энэ дээр болохоор би ээж аав эсвэл сонин эмэгтэй найз гэж бичсэн байна. Тийм ээ. Тэгээд өөртөө адилхан лайг болно. Хоёрт болохоор биш үү? Энийг амар сайн ойлгох хэрэгтэй. Юу вэ гэдгээр өвчиж авдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Уригдмаар байна уу? Тэ? Өр. Дуудлага хүсэж гин үү? Залаг. Үнсүүлмээр байна уу? Үнс. Хоол ахуулмаар байна уу? Эхлээд авж иг. гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар ч харилцаа байсан өгжиж авдаг гэдгийг санах хэрэгтэй. Ирэмийн харилцаа байсан ч ажил дээрээ байсан ч. Би одоо ингээд ажлаа амар магтаал би ажил дээр яг үнэглэхэд юу ч хийдэггүй заяа. Тэг ингээд тэр ажлын газар руу орвоогүй юу ердөөсөө л миний буфе ресторан шиг заяа. Миний ингээд аав бол байнгын хөдөлж идэг. За амар сонио. Тэг ингээд дээр нэг 4 хоног би амарсан байхгүй юу? Токио яваад тэгсэн чинь ингээд манай ажлын газрын хүмүүс над руу залгаад хөөе тэр хаанаага хөө энэ хаанаага гэдэг ингээд тогоочин заяа. Би зөөгч ахгүй юу? Тогооч нь ерөөсөө ингээд хөрөгчнийхөө юм нь яг нэг юм хаанааг мэдэхгүй ээжэж амар надаас асууж масуугаа за. Ерхэд бол ингээм амар их авч байгаа штэ тий. Хин нэг тийм даварцсан юмыг ажиллуулад авах юм. Хэрэг өгж байгаа зүйл байхгүй бол тиймээс тий. Тийм болохоор энэ хүртэл би зөндөө их удаа хин нэгэн өгдөхөд за би гарыг.
гэдэг ч юм уу. Хин нэгэнтэй согтчоод өөр ажилтан руу маань ууралж хагаад за би яваад очие. Хин нэгэн алдаа гаргахад те за би очие. Зөндөө олоодаа ингэж ашиг нүртэн. Өгсөн юм чинь авна гэдэг бол амар үлийн явдал. Энэ бол хуншгүй заяа. Нөгөө нэг охиныг те чихэн дээр нь цэцэг ургуулах гад нэг те өөртөө татах гад нэг юм ингээ өгж ийсэн нөө. Хэрэг болохгүй болчингууд нь хөөе тэр юм авъя би ч юм тийм юм өгсөн биз дээ гэдэг нэг тийм хуншгүй явдал болчихно. Бүгдээрээ тийм хийж болохгүй. Зүгээр л хэрвээ ахыг хүсчихвэл төрөлөд өөрөө ингээд өгдөг ах хэрэгтэй. Тэгээ энийг бол би биш те бүр бүх юмн дээрээс анзаардаг заяо. Ажил төрөл те найзуудын харилцаа, эцэгхийн харилцаа бол биш заяо. Ялангуяа ажил дээр амар их харагддаг заяо. Өнөө үеийн дарга болон ажлын газар гэдэг чинь ерөөхдөө бол дагуу газрууд. Ялангуяа Японд. Энэ үртэл чиний хийх юм байлаа гэж бодъё. За чи нэг янзгалсаар агаад ялархсаар агаад энэ үртэл нь хийлээ. Чи жоохон ад үзэгдэн заяо. Япон газар нэг тиймэрхүү. Чи хийх ёстой зүйл энэ вэ? Инээс жоох ингээ ахиулаад хийчлээ. Одоо жишээлбэл би ингээ зүгээр ээж аваад хизээч гэрийнхээ шалыг угаадаггүй хэрнээ ажлынхаа шалыг угаагаа яваад өгдөг байхгүй юу? Ингээ хийчлээ. Тэгээ тэнгүүд яра иймхэн зөрүүнээс ирэх ашиг гэдэг чинь амар том байдаг байхгүй юу? Тэгээ ингээ бүх юм дээрээс та бүхэн энийг харж болно. За би та бүхэнд маш хэрэгтэй мэдээлэл дамжуулах чинь. Энэ юу вэ гэхээр Япон улсад суралцах талаар боловсрол зөвлөгөө мэдээллийн өдрөлөг болно. Японд ирэхийг хүсэж байгаа, ирж сурахыг хүсэж байгаа хүүхдүүд бол мэдээж ойлгомжтой. Тэгээ хаашаа явахаа арай шийдэггүй байгаа хүүхдүүд эсвэл аль хэдийн их сургуульд орсон ч гэсэн ер нь бол гадагшаа яваад үзмээрэн гадаадад тэ хөлөө олж чаднаа гэт ингээ итгэж байгаа тиймэрхүү хүүхдүүд ирээд үзээсэй гэж би бодож байна заяа. Тэгээ энэ өдөр болохоор сургуулиудын мэдээллийг та бүхэн авах боломжтой. Японд ирээд энэ сургуульд орно гэдэг юм бол тэр сургуулийнх нь төлөөлөгчд ирээд ингээд шуудаар ингэж уулзалтна гэсэн үг заяа. Би яг Монголд байхад ийм ивентэд очиж үзээгүй, магадгүй яг одоогийн зохион байгуулагдаж байгаа шиг том бол хийж байгаагүй. Гэхдээ Японд бол иймэрхүү өдөрлгүүд асар их зохион байгуулагддаг. Ялангуяа 12, 19 саруудаар заяа. Ажилд орохч бай, одоо дээд сургуульд орж тэ мэргэжлээ ахиулагч бай, айгүй их зохион байгуулагддаг. Тэгээ том сургуулиуд ингээ ирээ суудаг байхгүй юу? Тэгээ чи ингээ өөрөө гүйж очиод юм ингээ сонсоод гарын авлага эдрийг аваад ингээ явдیں۔ За дээрээс нь та бүхэн төлбөрийн хөнгөлөлт урамшууллын азтан болох боломжтой. За азар та бүхнийг одоо ингэж зохион байгуулж байгаа газар нь та бүхэнд 3 гоё том шагналыг бэлдсэн байгаа. Тэгээ та бүхэн азтан болох боломжтой. Тэгээ дээрээс нь Япон хэлээр яриад өөрийгөө айл төвшөнд хаах нь явж байгаа вэ гэдгийг бас мэдэх боломжтой заяа. За тэгээ та бүхнийг би найзуудаараа ирээсэй гэж хүсэж байна. Яагаад гэхээр Японы соёлын талаар хөөрхөн тэ гоё чамин юмнууд байгаа. Тэрийг үзээсэй. Авмаар байгаа юм байвал хөөрхөн аваасаа гэж бодож байна. Аав ээжтэйгээ ирээсэй гэж бодож байна. Тэ ганцаараа ирээ зүгээр мэдээлэл аваад ч гэсэн бүгдээрээ явж болно тийм үү? Яа. Тэгээ энэхүү өдөрлөг нь одоо Fuji Edu гэдэг энэ сургалтын төвөнд 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Тийм болохоор нэлээд сайн хамт олон зохион байгуулалтын өндөр түвшин тэгээ ингээд яг сурагчдад энэ мэдээлэл хэрэгтэй гэдэг тэр мэдээллийг бас сайхан шүүж аваад хүртээмжтэйгээр сайхан хүргэх байхаа гэж би бодож байна. Тийм болохоор та бүхэн заавал ирээрэй. Энэ өдөр энэ одоо хаягт энэ газар зохион байгуулагдана. Заяа. Данганц концертл гэхгүйгээр сэтгэл готрал гэдэг юмд асар их туслана. Надад мөнгөсөн олдог байх. Бүгдээрээ мөнгийг яаж олох вэ? Данганц аав ээжийн мөнгө гэдэг ч юм уу эсвэл махарч ажиллана гэхээсээ илүү өнөө цагт бид нар чадварыг дээшлүүлж ийж мөнгө олно заяа. Англи хэл, Excel, R, video editing, код бичих. Видео эдитер гэдгээ зөвхөн YouTube-ээс сураад сайн хийсэн байхад одоо том YouTube-рууд ажилтаа авна, эдитер авна, зөвхөн тэ thumbnail хийхэд хүртэл ажилтаа авдаг заяа. Ажилтаа авна гэдэг ингээ сторийн дээрээ DM бичсэн байдаг заяа. Тэгээ ингээл хүссэн хаанаас ч хизээч ажиллаж болно гэх мэтчлэн. Гэхдээ хамгийн том эерэг зүйл нь юу вэ гэхээр штэ. Би ажил хийдэг, сургууль сурдаг. Гэхдээ надад ингээд үргэлжийн дээшлүүлж идэг ямар нэгэн чадвар бол байгаа заяа. Байгаа. Миний өөр бичлэг үзэх юм бол ойлгоно. Биш. Тий. Одоо энэ саяны англи хэл болон математик байгаа штэ тий. Энэ яадаг вэ гэхээр өдөр тутмыг яг адилхан давтамж биш өдөр тутмыг урагшлалт болгож өгдөг заяа. Өдөр тутмыг давтамж биш өдөр тутмыг процесс болгож өгнө гэсэн үг. Процесс. Тэгэхээр арай юм бөөрнхий ингээл давтаал яваад байдаг юм чинь нэг цэгээс нөгөө цэг хүртэл ингээ те зоригтой юм нэг аян болчихж байгаа байхгүй амьдрал гэдэг чинь. Тэгээ энэ бол яаштэй ямар ч секси эмэгтэй, ямар ч гоё залуу
ямар ч архитарс шоудалт тийм нөхөж чадахгүй тийм орон зай байхгүй сэтгэл доторх. Тэгээ ингээ хүмүүс энийгээ жишээлбэл тэ эмэгтэй хүн гэдэг ч юм уу найз залуугаараа ингээ дүүргчлээ гэ тэгэхэд яах нь өөртөө хамт байхгүй хахад жаргалтай байгаад хар уурн хүрдэг ч юм уу залуун жишээлбэл ажил хөөцөлтөөл явхад ингээл бүхс бөөрний хэрүүл хийгээд идэх ч юм уу те. Ер нь бол нэг тийм сонин буруу юмыг үүсгэнэ. Заяа. Тийм болохоор гурав дахь нь маш чухал. Ямар нэгэн чадварыг барьж аваад бид нар тэрийгэ давтамжтай өдөр болгон хийснээр бид нар ахиц гэдэг зүйлийг яг ингээд бүр тагнаандаа амтагдтал амсна гэсэн үг. Тэгээ тэр тагнаандаа амтагдсан амт чинь чамд өөртөө итгэх итгэл тэ бүх юмыг хийж чадах юм шиг урам зориг бүх юмыг өгөн заяа. Хинийч дүүргэж чадахгүй тийм нэг сэтгэлийн хоосон орон зайг дүүргэж өгөн заяа. Яа, тийм болохоор гурав дахь нь маш чухал. Энэ гурван юм ганцаардалтай болон магадгүй жоохон сэтгэл гутралтай бусдаас жоохон ангид санагдаад байгаа хүмүүс байх юм бол хүнтэй харилцах харилцаагаа нэг нэгэндээ санаа тавьж байгаа тэр сэтгэлээ бид нар шим гэж бодох хэрэгтэй. Тэ чи ногоонд тултлан сор. Окей? Одоо байгаа харилцаануудаасаа. Хоёр дахь нь өгжиж авдаг гэдгийг мэд. Окей? Гурав дахь нь бүгдээрээ мөнгө сан олдог байхын тулд чадвараа дэвшлэх хэрэгтэй. Тэгэл болоо. Оролдоод үз. Окей? Алдах юм бол байхгүй штэ. Bye bye. Үдсэнд баярлаа. Ати YouTube-д бичлэг эдэр хийхийг хүсэж байгаа хүмүүс зөндөө байгаа ах. Тэр хүмүүс зориулж би бэлтгэл. Тэгээ бичлэг хийхээс өмнө юу болдог вэ? Талаар би бичлэг хийсэн. Дөнгөж сая хийсэн. Дэрийг үзэж олно. But let's get started.